Тэгэхээр амнаатын хууль бол нэлээд удаа хугацаанд хүлээгдсэн. За одоо засгийн газрууд солигдох болгоно л за амнаатын хууль яах вэ? Тэ ямар өөрчлөлтүүд орж ирэх бол гэд нэлээд юм хүлээлттэйсэн. Тэгэхээр энэ удаагийн хуулийн дээр за салбарын сайдынх нь одоо тавьж байгаа хамгийн гол асуудал бол засгийн амнаатыг бууруулах гэж ярьж байна. Энэ чиглэлээр ч гэсэн олон нийтийн зүгээс маш их юм одоо хилцүүлэг, талцал бас нөгөө талдаа явагдлаа. Таны хувьд ерөн зүгээр яг энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэр цаг үеийн шаардлагыг хангасан гэж харж байна. Ашигт малтамлын тухай хууль болохоор зөвхөн амнаатын асуудлыг тусгадаггүй. Тэг зөндөө олон асуудлууд үүссээр ирсэн. Одоо хүчин төгөлдөр байгаа нь 2006 онд батлагдсан хууль байгааг бид нэр хэлж байгаа. Их олон өөрчлөлт орчихсон. Тэг анхны үзэл баримтлалаа ерөөсөө барихаа болчихсон. Уул нь бол шинжилсэн найруулга хэлбэрээр орж ирсэн бол илүү зөөрөсөн баг. Гэхдээ цаг үеийн шаардлагаас үүдээд яг гол асуудлуудаа оруулаад нэмэлт өөрчлөлт байдлаар авч явж байгаа нь илүү зүгээр юм байна. Бас улс төржилт гэдэг зүйлээс нэлээ эмээсэн болов уу гэж бол бодож байгаа. Тэгээ орж ирж байгаа өөрчлөлтүүдийнх нь зөвхөн нэг нь амнааттай холбоотой зэсийн амнаатыг бууруулж орж ирсэн буюу одоо байгаа нь бол хамгийн өндөр байгаа шүү дээ. Ер нь бусад улсууд орлогоос нь борлуулалтын орлогоос нь авж байгаа хувь манай дээр Монгол улсад 20% байгаад байдаг. Тэгээ тэрийг олон улсын жишгт хүргье гэсэн ийм санаачлага гэж харсан. Төвчтөр яг бүлгийн хурлаар ярилцсан. Өнөөдөр эдийн засгийн байнгын оргоор одоо 11 цагт орно. Тэгэхэд өчигдрийн танилцуулсан байр суурьуд тайлбаруудыг сонсъё гэж бодож байгаа. Миний хувьд болохоор яг энэ оруулж ирсэн хувийнх нь хүрээнд нь ярилцж агаад зэсийнхаа энэ амнаатыг тодорхой яг олон улсын тийм өрсөлдөхүйц төвшөнд нь байхгүй бол хэд өндөр байгаад байгаа нь хөрөнгө оруулалтад сөрүүл гэж бодож байгаа. Тэгэхээр яг нөө Эрдэнтийг тусгайлан авч үзээд бусад төслүүдээр 10% гэсэн юм асуудал дээр зарим гишүүдийн зүгээс нэлийн байр суурь хатуу хүчтэй илэрхийлж ирсэн л та. За яг энэ дээр та юу гэж харж байна? Одоо тэнцвэргүй байдал бий болгоно гэж харж байна уу? Эсвэл ерөн зүгээр байр суурийн хувьд таны уул нь бол яг олон улсын төвшөнд нь зэсийнхаа амнаатыг 10% нь хүргээд байлгая гэх юм бол Эрдэнэт хамаарах хэрэгтэй. Гэхдээ харамсалтай манай Монгол улсын эдийн засаг болохоор зэсийнхаа хувьд хоёр тоглогчтой л байгаа. Тэгээд зэсийнхэн салбар нь улсын төсөвт уулархаагаас үзүүлж байгаа нөлөөнийх нь 50%-ийг эзлээд байдаг тийм. Тэгэхээр Эрдэнтийг шууд ингээ буулгая гэхэд эдийн засагт төсвийн бүрдэлт маань нөлөөснө гэж сангийн амнаас үзсэн юм л. Тэгээ уул нь бол ашиг малтмал одоо энэ асуудал эрхэлж байгаа салбарынх нь 10% руу одоо буулгая гэд оронгууд Үгүй энийг бол Эрдэнтийг тусна авч үзэх нь зүйтэй гэсэн санал өгöd. За тэгэхээр 4 жил тэгвэл 20% нь барьж агаад цааш нь ингээд яг одоо зарчимд нь оруулъя гингүүд хугацааг нь хүртэл ахуулсан юм лээ. Сангийн амныхаас энийг илүү сайн тодруулах хэрэгтэй. Улсын төсөв бүрдэлттэй л холбоотой байгаа болов уу гэж бодож байгаа. Гэхдээ хэрвээ Эрдэнэт өөрөө яг ийм жишгт нийцсэн тухайн төсөл өөрөө органикаараа хөгжих энэ боломжийг нь олгосон амнаатыг төлж исэн бол өнөөдөр сайлуулах үйлдвэрлэл гэдэг баригдсан байх байсан баг. Өөрөөр хэлбэл тухайн төсөл өөрсдөө ингээд илүү сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх, засаж сэлбэх бүх мөнгийг нь улсын төсөв рүү татаад байна гэсэн. Тэгэхээр боожуулж өгөхгүй. Тэгээ Эрдэнэт сайлуулах үйлдвэр нэлээд удаашрлаа. Гэхдээ гайгүй явж байх шиг байна даа ч гэсэн. Зэсийн одоо хувьд юм байд юм байж за ашигт малтмлын хуулийн дээр бас одоо яригдж байгаа нэлээд олон асуудал байж байна те. Ялангуяа одоо энэ шинэ одоо хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тал дээр сонгон шалгаруулалтын журам дээр тодорхой өөрчлөлтүүдийг гаргаяач гэдэг юм уу. Тэгэхээр ерөн зүгээр одоо өнөөдөр ингээ уул уурхай салбарыг та харах юм бол те хуучин бас өмнө нь уул уурхай дэд сайд байсан. Тэгэхээр ерөн зүгээр яг өнөөдрийн нөхцөл байдлаас нь харах юм бол хөрөнгө оруулалт татах боломж хэр байна энэ хуулиараа. Хуулиар хөрөнгө оруулалт татахад тодорхой шатны ахицал авчрах болов. Яг ийм нээлттэй илүү өргөн хүрээгээр нь гаргаж ирэх нь шинжилсэн найруулга байх байсан байх. Гэхдээ бид нар чамлаж болохгүй. Уул нь ороод ирсэн хуулигаа сайхан тойрч ярьж байгаа парламентынхаа үндсэн зарчмаараа. Тэгээд үндсэн үзэл баримтлалын хүрээнд нь дэмжээд өгвөл болно зүгээр. Тэгээ хайгуулын салбарт бол бодлого алдагдаад их удаж байгаа. 2010 онд тухайн үеийн ерөнхийлөгч хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглоод тэр хориглолт нь бүтэн 4 жил 10-аас 14 он хүртэл явцснаас болоод уул нь бол жишг ёсороо хайгуул нь хийгдээд бүх хайгуулын талбайд ч орд илэрхгүй учраас ингээд ашиглалтын тусгай зөвшөөрлийнхэн тоон хайгуулын тусгай зөвшөөрлөөс бага байх ёстой. Тэгтэл манад уруу явцсан. Тэр нь 4 жил ерөөсөө хайгуулын салбарыг хаацсантай холбоотой. Энийг яг энэ ашигт малтмлын салбарынханд том харт толб гэж би боддог. Уул нь бол одоо эзэн нь юмаа мэдээд иргэн устсаа ашнаа гэдэг шиг
одоо салбарынхаа газар нутгийнхаа хаана юу байгаа бид нар судлах хэрэгтэй. Хайгуулын үйл ажиллагаанаас бас бид нар газрын дор хусныхаа мэдээллийг ч гэсэн олж авах боломжтой байдаг. Тэрийг бүгдийг бүтэн 4 жилээр хаацнаас болоод бодлого алдагдсан. Тэгэхээр аажмаар энэ хайгуулын тусгай зөвшөөрлийнхөө тоог ихсэж байж тэндээсээ ашиглалтын тусгай зөвшөөрөл гарах нь үгүй юу гэдгийг нь судлаад явах хэрэгтэй. Энэ тэгээд бас хувийн хвшлэр хийгддэг ажил маш эрсдэлтэй ажил учраас тэгээ энэ бүх үйл ажиллагаа нь хаагдаад байгаа энэ хуулийнхаа орчныг нь сайжруулах хэрэгтэй. Орж ирсэн байгаа хуулийн төсөлд бол тодорхой акцууд харагдаж байгаа. Гэхдээ бүрэн бол шийдвэрлэх боломжгүй, шинжилсэн найруулах хэрэгтэй байж байна. Тодорхой акц гэдгийг та яг одоо ямар заалтын илүү цаг үеийн одоо шаардлагыг хангах юм да гэж хэлж болохоор. Улсын төсвөөр бид нар яг ийм суур судалгаа гэдэг зүйлийг хийдэг. Геологийн суур судалгааг одоо нэлээд хууль хэлцэгдэх үеэр яригдах байх. Яг энэ газрынхаа доор юу байгаа юм бэ гэдгийг энэ тодорхой аргачлалын дагуу, стандартын дагуу хийдэг. Энэ судалгааг дандаа улсын төсвүүдээр тавьж хийгээд улсын төсөв хангалттай мөнгө тавигдах боломжгүй учраас хоцрогдоод байгаа. Тэгэхээр энэ суур судалгааг хувийн хвшилд нээж үгүй гэсэн юм оролдлого орж ирж илээ. Энийг бол дэмжиж байгаа. Тэгээ бүх юмыг төсвөөс хийя гэхгүй одоо яг тэр заавар нь бэлэн байдгийн чинь хувийн хвшил сонирхож байгаа газраа хий. За хаана нь гамшигын эрсдэл байгаа юм. Хаана газар хөдлөлт бий болох гэдэг. Тэгээ хаана нь ус байгаа, хаана нь хатуу ашигт малтмал байгаа гэдгийг тэр судалгаанаас гаргадаг. За тэгээд тэнцэнээс нь ашигт малтмалын хэтийн төлөвтэй газар нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно. Тэгэхээр хувийн хвшил яг сонирхолтой талбайнуудыг судал яг зааврын дагуу судал хэрвээ хатуу ашигт малтмал байх юм бол тэнд нь өргөдөл өгөх хэрэг нэгдчихэж байгаа. За тэгэхээр нөгөө сонгон шалгаруулалт гээд хүлээгээд авахгүйгээр өргөдлөөр одоо хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрх зүйн орчин нэгнэ гэсэн үг. Тэгээ энэ дээр бас мэдээ нэлээ ярилцах хэрэгтэй байгаа хаа. Бас энэс гадна орон нутагт одоо төсөв хуваарлах асуудал нэлээ яригдж байна те. За ялангуяа одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа уурхаануудыг орон нутагт нь төсвийн одоо тодорхой хэсгийг үлдээж ивэл орон нутгийн хөгжилд илүү дэмтэй гэсэн юм байр суурь нэгдэлтэй явж байна. Та энэтэй хэр санал нийлдэг вэ? Энэ бол зүг бах. Яг ингэ явуудчихоор биднэрт яг ямар хэрэгтэй байгаа юм бэ? Яг энэ чинь сургууль баригдчихэ, нэмт цэцэрлэг баригдчихэ. Яг биднэрт яг хувь хүнд нь юу хэрэгтэй байгаа юм бэ гэж тэгж ярьдаг. Тэгээ энэ маань үндэсний баялагын сангийн хуримтлалын сангаар нэг ийм Монголын руу орохоор хүн болгоны нэр дээр харагдаж байгаа мөнгөн дүнгээр тайлбарлах боломжтой боловч яг тухайн сумандаа ажиллаж амьдарч байгаа иргэдтэй илүү өрөөгөөж мэдгдэх юм бол бас эргээгээд нөгөө хамтын гэдэг нэг тийм агуулга нь илүү хүчтэй мэдрэгдэнэ гэж бол үзэж байгаа. Тэгээ орон нутгийн хөгжлийн сангаар ингээд зохицуулагдаа явдаг. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн одоо улсын төсөвт бүрдэж байгаа бүх одоо тэрийг 100% гэж үзэх юм бол 10% нь орон нутг руу хуваарлагддаг байсан. Тэгэхээр энийг нь 15% болгож өгч байгаа юм байна. Тэгээд хэрвээ тухайн сум нь яг одоо олборлож байгаа үйл уурхаатай болвол тэр сум нь илүү бас тэр амнаатынхаа хуваарлалтаасаа хүртэнэ. Тэгэхээр цаашдаа яг тэнцэнэ уул уурхаан салбраад дагаад бусад салбарууд хөгжих боломж нь олдох байх гэж харж байгаа. Тэгээ энэ бол бас их чухал зохицуулт энийг дэмжиж явах хэрэгтэй л гэж бодож байна. Яг орон нутагт бол нөгөө орон нутгийн иргэдийн зүгээс эсэргүүцэл бол маш их байдаг те. За шинэ одоо уул уурхайн төсөл хэрэгжихэд за жишээ нь ураан дээр байна. За одоо бусад орд газрууд дээр байна. Тэгэхээр ерөн зүгээр ийм нийтлэг одоо ийм орон нутгийн иргэдийн зүгээс одоо эсэргүүцэж байгаа ч гэдэг юм уу те. Энэ хамтын ажиллагаа за орон нутгийн засаг захиргаатай ойлголцохын асуудлыг бас одоо хуулийн дээр яг яаж тусгаж өгөх шаардлагатай. Уул нь орон нутгийн хантай хамтын ажиллагааны гэрээ байгуулаа гэдэг ашигт малтмалын тухай одоо хүртэлчийн төлөлтөр хэврээ ба. Тэгээ тэрэн дээрээ гэхдээ сайжруулалтыг сайн суулгаж өгөх хэрэгтэй мөлий. Яагаад вэ гэхээр зарим тохиолдолд үйл ажиллагаа явуулж байгаа компани аймагтайгаа гэрээ хийдэг. Хамтын ажиллагааны гэрээ. Тэгээ ингээд тэнцэнээс өгж байгаа эдийн засгийн өрөөгөөж нь илүү аймагтай тусаад суманда ус төржилттэй холбоотой ч юм уу ямар нэгэн байдлаар одоо тэр өгөөж нь буцаагаад ирэхгүй байх тохиолдол байдаг. Зарим аймагуд болохоор гурван ичдэг. Аймаг, сум, компани гэдэг. Яг энийг нь хуулийн дээр тодорхой өгүүлбэрээр суулгаж өгөх юм бол асуудлууд гайгүй жигдэрнэ гэж бодож байгаа. Тэгээ энэ дээр одоо бол хуулийн төсөл дээр орон нутгийн иргэд төрийн бус байгууллагын ч юм уу одоо мэдээлэл ямар мэдээлэл яаж авах юм бэ гэдгийг нэлээд сайн гаргаж өгч 42-ын штрих гэдэг зүйлээр бол орж ирсэн байлээ. Тэгэд энийг дэлгэрүүлээд хариуцлагыг нэлээд нэмэгдүүлээд тэгээ зөвхөн аймагтай харьцах зөв юм уу? Эсвэл бүр төрийн бус байгууллагуудтай ингээд томсгосон хамтын ажиллагааны гэрээ байх нь зөв юм уу? За энэ хайгуулын үйл ажиллагааны үеэр хийх ёстой юм уу? Ашиглалт дээр хийх ёстой юм уу? Тэгээ нэлээд зааглж өгөөд аль талдаа оролцоог нь хангах ёстой. Энэ дээр ажиллана. Яг одоо бол онтройтой хийж байгаа хилцээрийн хүрээнд түрүүн одоо хоёулынхын ярилцлагын эхэнд одоо дурддагсан засгийн амнаатыг түр хугацаанд өөрчлөхгүй байя гэдэг дээр салбарын сайд нь бол одоо өчигдөр мэдээлэл өгсөн байна. Тэгэхээр яг одоо онтройтой хилцээр хийж байгаа боловч энийг хамааруулахгүй байх нь хэр зөв юм та нэг юу гэж харж байна?
Онтроотой хилцээр хийх нь яг өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хууль эрх зүйн орчныхоо хүрээнд болохоор хөрөнгө оруулалтын тухай хуулиараа явна. Мэдээж ашигт малтамлын тухай хуулиа харна. Гэхдээ хөрөнгө оруулалтын тухай хууль дээр татварын орчныг докторжуулна гэсэн бүтэн зүйл байна. Тэгэхээр эннийхээ хүрээнд докторжуулахдаа яаж докторжуулах юм бэ гэдгийг ярилцах бүрэн боломжтой. Бас ашигт малтамлын тухай хуулинд төрийн хувь эзэмшлийнхаа хувийг тусгай төлбөрөөр орлуулж болно гэсэн заалт байна. Тусгай төлбөрт нь тааз байхгүй. Тэгэхээр тусгай төлбөрөө бид нар борлуулалтын орлого яг л амнааттай адилхан үздэг. Сая Ороногийн гэрээн дээр харах юм бол тэгэхээр энэ дээрээ хувь хэмжээгээ ярилцж байгаад бас нэлээд өөрчлөлтийг авчирч болно. Тэгэхээр яг энэ зэсийн амнаатын хувь хэмжээг өөрчлөөгүй хөрөнгө оруулалтынхаа гэрээг хийхдээ амнаатыг нэлээсээ ярилцах бүтэн цонх нь байгаа гэж харж байгаа. Тэгэхээр аль альныгаа шийдээд уулна явах боломжтой. Онтроо гэсэн энэ хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор бусад хүлээгдэж байгаа төслүүдээ хит өндөр амнааттай ингээ боомлж болохгүй гэж би бодож байна. Тэгэхээр Эрдэнэтийн төслийг энэ хуулийн амнаат бууруулж байгаатай хэрвээ оруулахгүй гэсэн тогтоол дагаж орж ирж байгаа бол онтроо дээр ч юм уу бас давхар тэр тогтоол нь орж ирэх юм болов. Би бол хэд хэдэн асуулттай байна. Миний хувьд болохоор бусад улсыг л харж байгаа. Казахстан амнаат 5.7% байна. Хятад болохоор 5-аас 10% дээр хэлбэлцэж байна. Зэс нь Австрали 5% дээр байна. Тэгтэл манайх бол суур 5% аавна гэж байгаа. Тэгээд зэсийнхаа үнээсээ шалтгаалаад өсөж явж байгаад хамгийн максимумда 5% гэхээр 10% байхгүй. Тэгэхээр бусад улсынхаа жишгийг харсан ч гэсэн манайх бол 10% дээр буюу өндөр түвшиндөө л байна гэсэн. Хит өндөр байгаа энэ хувиал уул нь яг тийм хөрөнгө оруулалт татхууц хэмжээнд нь нэгэн төрш малтамлын хуулиа хөндөж орж ирж байгаа дээр аваад явцсан бол зөв л гэж бодож байна. Одоо ер нь улсын хурал дээр одоо хуулийн төсөл одоо өнөөдрөөс ингээд байнга ороор хэлцэгдэж эхлэх нэ. За Монгол улсын одоо хөгжүүл 2050 оны зорилт байж байгаа тийм хөгжүүлэх одоо урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө. Энэ дээр бол за уул уурхайн салбар бол одоо Монголын эдийн засгийг авч явах гол салбараа гэж тодорхойлцсон. Тэгэхээр өнөөдөр яг ингээд тодорхойлцсон тодорхойлолтойгоо улсын хурлаар хэлцэж байгаа хуулиуд ер нь хэр нийцтэй байна гэж та харж байна. Томоор нь харах юм бол 2050 он хүртэл манай төлөвлөгөөн дээр бас шинэ өндөр технологийн түүхийн эд чиглэл рүү навч хөгжүүлнэ гэж бол заасан байдаг. Тэгэхээр яг энэ хуулийн төсөл дээр чухал ашигт малтмал гэдэг бүтэн бүлэг орж ирж байна. Тэгээ чухал ашигт малтмал англиар бол critical minerals гэж орчуулад явах юм бол манай эдийн засгт хамгийн чухал ашигт малтмалын төрлүүдийг дэмжиа л гэж. Гэхдээ одоо хуулийн төсөлд орж ирсэн байдлаараа бол чухал ашигт малтмалыг хэн тодорхойлох уу, тэгээ хэн нь баталгаажуулах уу, яаж зохицуулах уу гэсэн харилцаа байгаагаас яаж дөрвтэй бид нар дэмжих вэ гэдэг нь нэмж оруулах хэрэгтэй зүйл гэж харсан. Тэгэхээр одоо их хурал дээр ажлын хэсэг дээр ажиллахдаа одоо яаж энэ чухал ашигт малтмалуудыг цааш нь дэмжих хэрэгтэй юм бэ гэдгийг нь бол хүлээгдэж байна. Хэрвээ энэ маань сайн орж тусаж чадах юм бол тэр 2050 онд заасан төлөвлөгөөнийхөө дагуу яг энэ одоо чухал ашигт малтмалынхаа төслийг дэмжиж явна. Тэгээ зүгээр одоо ингээд ашигт малтмалтай холбоотой ингээд янз бүрийн асуудлууд яригдахад хүмүүс ингэж яриад байгаа юм. Манай хангалттай олон цааш зөвшөөрлөлтөй байна. Энийг ашиглачи. Тэгэл одоо болондоо өөр тусгай зөвшөөрлүүдийг ашиглаад баг одоо нэмэх шаардлагагүй гэдэг. Тэгээ нэг зүгээр аюул нь юу вэ гэхээр манай энэ ашигт малтмалын салбарт ер нь л бол ингээл нүүрс байна. Зис. За тэгээ алт тий. Энэ эдийн ашигт малтмал бид нар их цөөхөн ашигт малтмалын хүрээнд эдийн засгаа бүрдүүлээд байгаа. Тэгэхээр ингээд зисдэр нь хоёрхан тоглогч. Нэг нь амнаат нь ингээд докторчсон 39 он хүртэл тий. Тэгээ нөгөөх нь болохоор одоо манай Эрдэнэт бас нэг хэцүү шүү дээ. Ер нь бол өөртөө хөгжүүлэх бас нэг орон зай эднэр шаардлагатай байгаад ддэг. За тэгээ нүүрснийх нь үнэ хэлбэлцээд унвал яах вэ? Өөр бусад салбараа бид нар хөгжүүлэх хэрэгтэй болж байна. За ингээ бүр эдийн засаг уул уурхаагаас хамаарч 1990-ад оноос л яригдсан том сэдв юм бэл. 50-аас дээш хувь нь уул уурхаагаас хамаараад дэшүүгээ тухайн эдийн засагчид эдийн засгаа солонгоруулаа гэсэн зөвлөгөө өгч исэн боловч дөрвтэй ажил хийдэг. Одоо бүр хамаарал нь 90% хүрчихэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг хэсэгтэй л уул уурхайн салбараас хамааралтай байх юм байна гэдгийг ойлгомжтой болсон. Харин энэ салбарын хамаарлыг нь яаж бусад эдийн засгийн салбарууд руу хөрвүүлж давхар хамт нь хөгжүүлж явах вэ гэдгийг л одоо ярих хэрэгтэй юм лээ. Тэгэхээр яг ашигт малтмалын ингээд цаашаа 2050 он хүртэл нь энэ чухал өндөр технологийн түүхийн эдийг бид нар хөгжүүлэх гэвэл манай Монгол улсад потенциал нь бий. Яаж энэ потенциалыг цаашаа хөгжүүлэх юм гэхээр хайгуулын салбарыг л хөгжүүлэх хэрэгтэй. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олох хэрэгтэй. За энэ дээр эсрүүцэл хэрвээ байгаа бол нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоно гэдэг бол ашиглана гэсэн үг бол биш ээ. Статистик харах юм бол 100 хайгуулын тусгай зөвшөөрлийн нэг нь ашиглалтын тусгай зөвшөөрөл болж байгаа маш өндөр эрсдэлтэй.
Тэгэхээр энд нь хайгуулын үйл ажиллагаа бол зүгээр судалж байгаа юм байна гэдэгт итгээд ойлгоод дэмжиж яг судалж авах үед нь өөр биднэрт хэрэгтэй ямар мэдээлэл байгаагаа гаргуулж авах хэрэгтэй. Одоо томоохон хагарал газар дор явагдаад байна уу? Энд байшин барьж болох юм уу, болохгүй юм уу? Нурчих юм биш үсттэй. Эсвэл газрын доор шингэн ашигт малтмал буюу ус нь байна уу гэдгийг давхар мэдээд өгөөч хэлээч гэдэг. Тэгэхээр энийг нь бас ашигт малтмлын хуулийг дагаад гаргах журамд нь яаж айтайхан суулгах ёстой юм гэж бодохоор дагаад усны тухай хуультай хамааралтай болчихно. Манайх ингээ ашигт малтмлуудаа бүгдийг салгаа хууль гаргацсан. Тэгэхээр нэг хууль хоорондын уялдаа холбоо гэдгийг нэлээд саарах хэрэгтэй. Гэхдээ усны тухай хууль дагаж орж ирээгүй. Тэгэхээр хууль тогтоомжийн тухай хуулиар бас нэлээд ингээ хаалтууд байдаг. Тэгэхээр зөв нэг зүйлийг хэлмээр одоо үзэж байгаа үзэгчид маань ашигт малтмалтай холбоотой шингэн ашигт малтмал юм ус тий эсвэл одоо цөмийн эрчим хүч юм уу тий цөмийн энергийн тухай хуулиараа явдаг шүү дээ. Одоо ураантай холбоотой ч юм уу хатуу ашигт малтмалтай холбоотой ямар нэгэн асуудал санал шийдэл байх юм бол одоо хэлэх цагаа тэгээ тэрийг нь орж ирсэн байгаа хүндсэн байгаа хуулийнхын хүрээнд бид нар оруулах гад үзье. Тэгээ үнэхээр орж амжихгүй бол анханасаа цацгаас өргөн баригдахдаа тэр хууль нь хөндөгдөөгүй л гэсэн утгатай шүү. Тэрнээс биш ерөөсөө асуудлыг сонсохгүй байна, авахгүй байна гэсэн зүйл биш. Гэхдээ санал нь бол байнга албан ёсоор их хурлын тамгын газар дээр бүртгэгдээд явна. Тухайн хууль нь хэлцэгдэх үеэр нь тэр саналуудыг нь хөрвүүлэх боломжтой. Хаврын чуулган хаалтаа ихээс өмнө одоо ашигт малтмлын хуулийн нэмэлт өөрчлөлгээд энэ том сэдв ер нь одоо хилцүүлгийн хүрээнд хэр чанартай мэрэгжлийн түвшинд хийгдэж чадна гэж та итгэж байна. Нэлээд сайн ажиллах хэрэгтэй болно гэж бодож байна. Тэгээ яамнаас бол засгийн газраас бол маш олон жил дуншиж орж ирж байгаа хуулийн төсөл боломжит бүхэл судалгаа, боломжтой бүхэл судлаачид орсон гэж бодож байгаа. Тэгэхээр ажлын хэсэг дээр их хурал дээр ажиллахдаа өөр бусад өнцгүүдийг нэлээд сайн ярьж хагаад нэлээд их вакуумжиж сайн суухал хэрэгтэй болох бах та. Гэхдээ яамнаас хангалттай л ажиллаад орж ирэх шүүс.